дараагийн бичлэгт маань тавтаа морил. За би өнөөдөр та бүхэндээ хамгийн амархан аз жаргалыг олох, мэдрэх аргын тухай хуваалцъя гэж бодож байна. Та бүхнээсээ бас асууя. Юунаас хамгийн их аз жаргал мэдэрдэг вэ? Комментоор хуваалцаарай. Яагаад хүн ер нь аз жаргалгүй байдаг вэ? Эсрэгээрээ тий. Яагаад тэгэхээр хүний нөгөө хүсэл шаардлага, хүлээлт, найдвар тавих гэл ингээл маш олон тийм зүйлүүд байдаг штэ тий. Тэгээ тэрийгээ ингээд биелэхгүй байхаар хүн ер нь маш их тийм сэтгэлээр унж, шаналж ингэж бухимддаг юм байна л да. Тэгэхээр аз жаргал гэдэг зүйлийг мэдэрч чадхаа болчдөг. Аз жаргал гэж яг юу юм бэ гэд ингээд бодоод үзэхээр миний хувьд штэ тий. Миний хувьд бол хүний сэтгэл хүссэн зүйлээр нь ингэж дүүрч байхад нэг ёсондоо бүх юм ингээд хүснээр нь болоод байна гэсэн үг шүү дээ. Тэгэх юм бол хүн ер нь маш их аз жаргалыг мэдэрч өөрийгөө аз жаргалтай байна гэж боддог юм шиг байгаа. Гэтэл яг амьдрал дээр бидний яг хүснээр болдог зүйл хэр их вүлээ тий. Тэгэхээр хүн ерөөсөө аз жаргалгүй байна, болохгүй байна ингээд жоохон сөрөг тал руугаа болчиход байгаа гэсэн үг байхгүй юу? За дандаа эмэгтэйчүүдээс авсан нэг судалгаа байсан байхгүй юу? За та аз жаргалтай байна уу гэд асуугаад ингээд авсан судалгааны хариулт нь 75% нь аз жаргалтай байна гэсэн хариултыг өгсөн байгаа байхгүй юу? Тэн дунд тэдний юунд аз жаргалтай байна вэ гэдэг нь үнэхээр хөөрхөн юмнууд байгаа байхгүй юу? Тэгэхээр Япон хүмүүс юм болов эсвэл ер нь бас хүн хүнээсээ л болж байгаа хэ яг Япон Монгол гэхгүй. Тэгэхээр хүүхэд маань ирүүл байна, сургууль соёлдоо явж гин, би ажилтай байна. Энтергээд ингээд битсэн байсан. Өнөөдөр болохоор би яг мэдээж хүн бүрийн аз жаргалыг мэдрэх мэдрэмж өөр ч гэсэн та яг ингээд амьдралдаа өнөөдөр аз жаргалыг мэдрэхээсээ илүү ер нь бол ингээд би аз жаргалгүй байх ч юм уу эсвэл миний ийм юм болохгүй байх, тийм юм болохгүй байх гэж бодож байгаа бол жоохон ч гэсэн бас хэрэг болох болов гэж бодож байна. Ингээд том хаустай ч юм уу те үнэтэй машинтай ч юм уу юу гэдгийг хүснээрээ мөнгө байгаа ч юм уу ингээд аз жаргалтай байна уу гэдэг зүйлийг ердөөсөө яриаггүй. Зүгээр өдөр тутмын бидний амьдрал дээр яг нүдний өмнө харагдаж байгаа зүйлүүдээсээ эхлээд хүн ерөөсөө аз жаргалыг мэдэрч сурах хэрэгтэй байдаг. Аз жаргал гэдэг зүйл нь ямар нэг зүйлийг олж авахаар л ингээл ямар нэг том зүйлийг ингээд олж авахаар л аз жаргалтай болдог биш. Аз жаргалыг зүгээр эргэн тойрондоо байгаа зүйлээсээ ингээд мэдэрч чаддаг тэр сэтгэлийг л өөртөө ингээд тэр сэтгэл зүг л хүн өөртөө ингээд бий болгож ингэж бүтээж чадах нь хамгийн чухал зүйл аахгүй юу? Тийм болохоор тэгж аз жаргалыг мэдэрдэг сэтгэл зүг хүн өөрөө маш энгийн аргаар бий болгож бүтээх боломжтой. Тэгээд тэр энгийн аргуудыг би бас хэлж өгье гэж бодож байна. Тэгээд нэгдүгürt нь болохоор өнөөдөр болсон сайхан зүйлээ та ингээд оройдоо заавал эргэж санаад бодоод ингээд буулгаж бичдэг ч юм уу тий. Эсвэл ингээд унтах гад яг ингээд хүннийг хэвтжээдэг штэ тий. Яг тийм үедээ өнөөдөр болсон тэр жижигхэн зүйлүүдээ бодоод баярлаа гэж ингэж сайхан зүйлээ эргэж сандаг ч юм уу тий. Жишээлбэл өнөөдөр маш сайхан цаг агаартай байлаа, баярлалаа гэсэн ч болно шүү дээ тийм ээ. Нар ээгээд юу гэдгийг сайхан өдөр байлаач гэдэг юм уу. За тэгэл өглөө би үнэхээр эрт босоод бүх юм амжуулж чадсан шүүж гэдэг юм уу тий. Автобус яг гоё цагтаа ирсэн ч гэдэг юм уу. Ингээл бүр зөндөө олон жижиг зүйлүүдээс ингээд баярлах зүйл маш их байдаг. Тийм болохоор та бүхэн манаас энийг хэрэгжүүлээд үзээрэй. Ер нь бол өөрийнхөө тэр баярлах зүйлийг, сайхан зүйлийг ингэж олж бодох, эргэж санах энэ дасгал бол хүнд бол маш гоё тийм мэдрэмжийг төрүүлдэг байгаа. Энийг бол би өөр дээрээ ч гэсэн хийдэг зүйлийн маань нэг. За тэгээд хоёрт нь болохоор ер нь ингээд хүний бодол бол маш чухал учраас миний амьдралд сайхан зүйл нэг ч алга ч юм уу тий болж байгаа юм гэж алга гэл хүмүүс ер нь тэгж бодох тал маш их байгаад байдаг штэ тий. Тэгэл ингээл тэгж бодож гинэ гэдэг чинь л өөрийнхөө аз жаргалгүй байгаа зүйлээ л хараад байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр
яаж одоо ингэж өөрчлөх вэ гэхээр өөрт байгаа нэг зүйлээ одоо та ингэж байхгүй гэд бодод төсөөлөд үзээрэй. Жишээ нь одоо ингээл хүйтээ өвөл хүнжил байхгүйсэн бол яах вэ те, бид нар даарад одоо яаж унтах вэ те. За тэгэл орох гэр одоо идэх хоол байхгүйсэн бол яах вэ? Тэгэхээр ингээд одоо байгаа зүйлдээ гоё талархах мэдрэмж төрөөд таны одоо ямар гэрт амьдарч байгаа, одоо юу идэж ууж байгаа чи өрдөөсөө одоо сонирн биш, зүгээр тэр бүхэн байгаад л ингээл талархаал тийм гоё талархах мэдрэмж төрөөд ингээд аз жаргал бий болно гэсэн үг байхгүй. Тэгэхээр аз жаргал гэдэг нэг тийм маш том зүйл юм шиг боловч маш жижигхэн зүйлүүдээс л ерөөсөө мэдрээл тэрийг ингээд өөртөө бий болгоод явах зүйл байгаа байхгүй. Ер нь та нар ч гэсэн ингээл бодит амьдрал дээр бодоод үзэлтэй тий. Тухтаа ингээд унтахад хүртэл хүн ингээд ямар гоё идэг лээ тий. Тухтаа ингээл орон дээрээ зүгээр нэг гадаа хүүтэнд нэг тий хитэн цаг байгаад ингээд гэртээ орж ирэх хүртэл ямар гоё идэг лээ тий. Тэр бүхэн чил ерөөсөө л танд аз жаргалыг мэдрүүлж байгаа гэсэн үг байхгүй. Гол нь тэрийгэ энэ ямар гоё аз жаргалтай зүйл вэ гэж бүр илүү ингэж өөртөө мэдрүүлж өгөх хэрэгтэй л гэдгийг хэлээд байгаа. Одоо яг хөө бид нар ямар гоё юм бэ гэдэг мэдрэмжийг бол авдаг. Тэгтээ зүгээр тэрхэн зураа аваад ингээ өнгөрөөгөөд орхичдаг учраас таны яг одоо юу гэдгийг сэтгэл зүйд ингэж бүр яг гоё ингэж нөгөө ад жаргалын гормоныг нь ялгаруулж ингэж танд бий болдоггүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэрийгээд ингэж гоё бий болгож өөртөө сэтгэл дүүрэн байлгаж өгөх хэрэгтэй гэсэн үг. За тэгээд тэрийг ингээд гоё ойлгоод өөртөө бүр ингээд мэдрүүлж чаддаг болчих юм бол бас маш гоё мэдрэмж төрдөг юм билээ. Гуравт нь болохоор чухал хүмүүстэйгээ хамтдаа байгаадаа ер нь маш их талархах хэрэгтэй. Хамт байж ингээд чадахгүй хүмүүс ч байж штэ тий. Чухал хүмүүстэйгээ, хайртай хүмүүстэйгээ хамт байж чадахгүй хүмүүс ч гэсэн зөндөө байгаа. Тийм болохоор танд хэрвээ энэ одоо чухал хүмүүс чинь таны дэргэд байгаа бол энэ бол бүр хамгийн том үгээр хэлшгүй гоё аз жаргалтай зүйл. Тийм болохоор өдөр бүр бол энэндээ талархах хэрэгтэй гэж бодож байна. За тэгээ дөрөвт нь болохоор ажилтаа байгаадаа талархаж сураарай гэж хэлмээр байна. Тэгээд ажил хийх боломжгүй ч хүн байгаа тий. Ажил олдохгүй ч хүн бас байж болно. Ер нь бол тэгээд өөрт байгаа зүйлдээ талархна гэдэг бол хамгийн сайхан. Тавт нь болохоор өөртөө цаг гаргаж дуртай зүйлээ хийж, дуртай зүйлээ идэж ингэж чадаж байгаа да. Ер нь бол маш их баярлаж талархах хэрэгтэй. Тэгээд тийг чадахгүй байгаа хүмүүс бол ямар ч байсан өөртөө ингээд цаг гаргаад дуртай зүйлээ хийгээд, дуртай зүйлээ идээд, дуртай хөгжмөө сонсоод ер нь бол нэг тийм өөртөө яг нэг миний цаг шүү гэдэг цагийг бий болгоорой гэж хэлмээр байна. Энэ бол бүр үнэхээр гоё байдаг. Тэгээд ер нь өдөр тутамдаа тий өчүүхэн тийм жижиг зүйлээс хүн баяр баясгал ингээд мэдэрч чаддаг тийм сэтгэл зүг бий болгосноороо амархан ингээд аз жаргалгүй ч юм уу тийм сөрөг энтер болоод байдаггүй байхгүй юу. Тэгээд энийг угаасаа бас сэтгэл зүйн талаас нь ч гэсэн тэгж үздэг юм билэ. Тэгээд өөр дээрээ ч гэсэн би бас ингээд мэдэрч байгаа. Эдгээр 5 зүйлийг бас хүн ингээд өдөр тутамдаа ингээд хийгээд хэрэгжүүлээд үзэх юм бол амархан ингээд нэг тийм сүрэг ингээд аз жаргалгүй болоод байхгүй учраас эдгээр 5 зүйлийг хийгээд үзээрэй гэж хэлмээр байна. Өөрийнхөө харах өнцгийг өөрчлөөд хүсэл ингээд ерөнтэй шаардлага бусдаас ямар нэг юм хүлээх тэр найдвараа ингээд багасгачих юм бол ер нь аяндаа л ингээд аз жаргалтай мэдрэмж авах зүйлүүд нэмэгдээд харагдаад ирдэг юм шиг санагдаад байна. Яагаад тэгэхээр тэр хүсэл шаардлага тэр хүлээлтэнд хамаг анхаарлаа ингээ хандуулаад байхаар чи яах вэ? Нүдний өмнөх тэр мэдээжийн зүйлээ угаасаа л мэдээжийн зүйл гэж хараад ахаас биш аз жаргал гэж харж чадахгүй болчихж байгаа байхгүй юу? Ийм зүйл бол маш их илбэг байдаг. Ямар ч үед зүгээр л өөртөө тултал итэг. Тэгэл болоо. За тэгээд бүр ингээд болохгүй байх, тэ чадахгүй байх гэж байгаа хүн одоо байх юм бол өдөр тутмын амьдралдаа нэг жижиг өөрчлөлт оруулж бас болно. Ямар зүйл хийвэл би аз жаргалтай болж гэн гэдгээ ер нь бол дүгнэлт хийх зорилготой гэсэн үг. Анализ дүгнэлт хийх зорилготой гэсэн үг.
одоо хангалттай нойр авч чадж гин үү те, чадахгүй бол нойр авч чадахын тулд суралцаж эхлэх ч юм уу те. Нойр авах гэдэг бол ерөөсөө хүнд маш чухал гэдгийг бол би бүр ойлгоод одоо зүгээр миний одоо унтах цаг бүр маш чухал болсон. Тийм болохоор нойр дутуу байхаар угаасаа яадгүй гэхээр хүн сөрөг зүйлд ингээд автахдаа маш амархан болдог байхгүй юу. Тэгээд тийм учраас аливаа зүйлийг нэг их хүчлэж хийх хэрэггүй юм шиг бас санагдсан. Тэгээд ингээд хүчлээд ингээд нэг тийм дотроосоо ямар нэгэн байдлаар одоо сөрөг мэдрэмжтэй л хийх юм бол тэр чин бас л таныг ад жаргалгүй болох учраас зүгээр заримдаа тэрийг орхичих нь бас их зүгээр юм шиг үлээ. Хүний харах өнцөг гэдэг бол ерөөсөн те тухайн одоо хувь хүнээс өөрөөс нь шалтгаалдаг штэ. Тэгэхээр яг аз жаргалтай байх гэдэг ч гэсэн бас яг тухайн хүнээс өөрөөс нь шалтгаалдаг зүйл байхгүй юу. Тийм болохоор энэ дээр ерөөсөө харах өнцөг маш чухал. Та одоо сайхан тухтаа ингээд унтж байгаа ор байгаадаа талархч чадчихвэл та үнэхээр одоо аз жаргалыг маш амархан мэдэрч чадах хүн байх нь шүү дээ. Жишээлбэл тэгтэл энэ оргуусаа байдаг л зүйл гээл те ингээд өөрт байгаа жижигхэн зүйлүүдтэй ингээд талархаж чадахгүй бол аз жаргалыг ерөнхийдөө мэдэрч чадахгүй л гэсэн үг байхгүй юу. За яагаад ингээл заавал хүн ер нь аз жаргалтай байх ёстой юм гэд бодъё л да тий. Мэдээж хүн болгон л гоё аз жаргалтай байхыг хүсдэг байх гэж бодож байна би. Тийм болохоор юмыг ингээд жоохон уужуу ингээд арай жоохон өргөн томоор ингээд харах хэрэгтэй юм шиг байлээ. Тэгээд одоо жишээлбэл алдаа гаргасан ч гэсэн за хичээл боллоо гэд тэрийг ингээд орхичих хэмжээний тий. Тэгхгүй ингээл ста би ингэчлээч гэдэг юм уу энэ ингэчлээч гэдэг юм уу тэрнтэй ингээл бодоол зууралдаал ста ийм байх байсан ч гэдэг юм уу ингээд нэг тийм хүчлээд ахаар л хүн бас айгүй өөртөө ингээд аз жаргалгүй мэдрэмжийг аваад идэг. Эргэн тойрныхоо хүмүүст ингээд бас та нар маань ингээд талархаад үзээрэй. Тэгээ өөр бас юу байдгүй гэхээр мэдлэх гэдэг зүйл бол бас маш чухал. Яа тэгэхээр өглөө та нар ажилдаа очиод маш гоё ингээд цоглог дуу хоолоогоор тий ингээд гоё инээмсэглээд бусдтай бас мэдлээд үзээрэй. Тэгхэн бол нэг тийм гоё. Заавал нөгөө нэг мэдлэхээр бусад хүн чамд ингээд хариу өгөхгүй болохоор тэр хариуг хүлээх хэрэггүй байхгүй юу? Зүгээр л энэ бас л нэг юм хүсээд байгаа зү хүнээс те. Тийм болохоор зүгээр л та яах вэ? Өөрөө л гоё мэдлж тэр хүн ямар мэдлэх нь ердөөс хамаагүй. Тэр юуны төлөө гэхээр таны сэтгэл зүй тэрийг дагаад зүгээр гой болж идэг байхгүй юу. Яагаад тэгэхээр та өөрийнхөө тэр мэдлэх одоо тэр дуу хоолой өөрийнхөө тэр гоё инээмсэглэлд анхаарлаа хандуулад мэдлж байгаа учраас та гоё одоо тэр аз жаргалыг мэдэрнэ гэсэн үг. Хүмүүс яадгүй гэхээр нөгөө талаас тухайн хүний одоо тэр нөгөө мэдлэх одоо үг те царай зүсэнд анхаарлаа хандуулангуудаа энэ одоо гэж нөгөө тийшээ анхаарлаа хандуулад ингээ сүрг болоод идэг байхгүй юу. Тэгэхээр та бүхэн манаас энийг маш сайн бодоод үзээрэй. Тэгээд би харах өнцөг гэж хэлээд байгаа байхгүй юу. Та яг аливаа зүйлийг нөгөө талд байгаа тэр сүрэг зүйл рүү хандуулах юм уу? Одоо өөрөөсөө гарч байгаа тэр өөрт байгаа эерэг зүйл рүүгээ хандуулах юм уу гэдэг бас маш чухал. Тийм болохоор ажлыгч бай те тэгээд ер нь хүнтэй мэдлэх зүйлийгч бай. Одоо ямар ч зүйлийг ер нь ядаргаатай юм ч юм уу те энэ хүн гэж яхад би өстой ингэнч гэдэг юм уу. Тийм байдлаар ингээл та бусдад адилхан болох гол ингээл хийгээд ах юм бол ердөөсөө тэр гоё мэдрэмж танд төрөхгүй гэсэн үг. Өөрөө ч нөгөө мэдлгүүгээр тэр сөрөг ертөнцрүүл та ингээд түлхэгдээд байдаг байхгүй юу. Тийм болохоор одоо жижигхэн мэдлэх зүйлээс ч гэсэн те өдөр тутмын гарч ороод ингээ хүмүүстэй харьцаж явах зүйлээс ч гэсэн та тэр нөгөө талд байгаа тэр хүн рүү анхаарлаа ердөөсөө хандуулах хэрэггүй. Тэр лүү баг ингээ жоохон онцгүй ч юм уу танд ингээ таагүй мэдрэмж төрүүлж тэр хүн рүү бүр ингэж хараад хамаг анхаарлаа хандуулаад ингээд өөрийнхөө одоо сэтгэл зүг тэр зүйл рүү ингэж оруулах хэрэггүй учраас ердөөсөө өөрийгөө аз жаргалтай байлгаж сурахын тулд та зүгээр өөрийнхөө ертөнц рүү л анхаар. Өөрийнхөө эргэн тойронд байгаа, өөрийнхөө гэр дотор байгаа, өөрийнхөө хажууд байгаа хүмүүсээс тэр бүгдийг хайж олж өөртөө аз жаргалыг мэдэрч сурах хэрэгтэй. Өөрийгөө аз жаргалтай байлгаж сурснаар яг яах гээд байгаа юм бэ гэхээр таны нөгөө өөрийгөө хөгжүүлэх чадвартай
цаагаараа холбогдож идэг байхгүй юу? Яагаад тэгэхээр та өөрийгөө аз жаргалтай байлгаж сурахын тулд маш олон зүйлүүдийг ингээд харж анзаарч ингэж өөртөө ингээд дасгал болгож ингэж бие бүтээх гэдэг шүү дээ, тий. Тэрнийхээ хэрээр та цаагаараа өөрийгөө хөгжүүлж идэг гэсэн үг. Одоо жишээлбэл нойр авч чадахгүй ингээд стресстэй байхын оронд нойроо ингээд авч чадахын тулд хүн чинь суралцахаар цаагаараа өөрийгөө хөгжүүлж байгаа л гэсэн үг байхгүй юу? Хамгийн наад захын жишээ. Тийм болохоор хүнтэй мэдлэхээс ахуулаад тий бүх зүйл дээр ингээд та аз жаргалыг мэдэрч чадахын тулд өөрийнхөө ингээд хар хүнзэгтөө тулж ажиллаад ингээд яваад ах юм бол яваанда аажимда та маш сайнаар эргээр маш олон өөрчлөлтүүдийг өөр дөрөө ингээд харна. Тийм болохоор та бүхэн маань зөвхөн ингээд аз жаргалтай болох одоо юу гэдгийг зүйлээр биш, ерөнхийдөө энэ аз жаргалтай болох гэдэг зүйл чинь таны одоо бүх зүйлтэй холбоотой гэсэн үг байхгүй юу? Тэгээд аз жаргалтай хүн цаавараа өөрийгөө хөгжүүлж чадна. Аз жаргалтай хүн ямар ах вэ? Инээмсэглэл дүүрэн ингэж хүнтэй одоо ярьж хөөрж явж чадна. Тийм болохоор өөртөө итгэх итгэл хүртэл дагаад нэмэгдэн ингээд бүх зүйлтэй ингээд маш их уялдаа холбоотой байдаг учраас одоо зөвхөн талархаад аз жаргалтай болохгүй гэдэг зүйл бас биш шүү гэдгийг та бүхэн маань бас маш сайн тунгаагаад ингээд бодож үзээрэй. Тэгээд өдөр тутмынхаа амьдралаас бүгдээрээ гой зүйлүүдийг нь анзаарч өөртөө гой хайртай, өөртөө гой сэтгэл хангалуун байж сурцгаая гэж хэлмээр байна. За тэгээд бичлэгийг маань үргэлж сонсдог та бүхэндээ маш их баярлж байгаа шүү. Үнэхээр их баярлалаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая.